Монголын хүүхдийн ордны хаалгаар ороход өнцөг булан бүрээс хөгжим ихшгэлнэ. Тэр дундаа Йоочин, Шанз, Лимб, морин хурын их шиг ирчээ авч хүүхдүүд хөгжмөө шамдан бэлтэнэ. За тэд бол Монгол орны 17 аймагаас зорин ирсэн хөгжимчин хүүхдүүд юм. Багадаа 3 жил хичээллэж хамтлаг байгуулсан. Зарим нь ирээдүйд мэрэгжлийн хөгжимчин болохоор зориг шуулуудсан гэлээ. Мөрөө урал тоглоод би одоо 3 жил болж байна. Мөрөө өр төвлөхөж юу нь бол юу нь гоё юу гэд цаанаасаа ингээд сэтгэл онгоогоод гээд омгшоод нь гоё юм сонирхолтой байдаг. Бэлтгэлийн хувьд гэх юм бол бид айгүй бага хугацаанд их чанартай бэлдсэн гэж хэлж болохоор бэлдсэн дээ. Мөрөө өр тогснороо хөхт уян зөөлхөн болно те. Ахууч болно тийм үндснийхээ өв соёлоор бахархах, ижээ аваа хайрлж өндөрлөх, найз нөхдөө үндэтгэх те. Гэх мэтлэн маш сайхан эргөөс зөв өөрчлөлтүүд бол харагдаа. Хүүхдүүд энэ сарын 13-ны өдөр болох ая гიშгийн 6 жигүүр өсвөрийн ардын хөгжимчдийн улсын 13 дугаар уралдаанд бэлдэж байна. За тэмцээн баг, дунд, ахлах насны ангиллаар болон хамтлагийн төрлөөр шилдэгэ шалгаруулах юм а. За нийтдээ бол нэг 17 аймагаас 370 гаруй хүүхдүүд өсвөр үеийн багчууд бас ард